үзэгч сонсогчдынхаа энэ өдрийн амар амгаланг айлтгая. Хүнсэд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам Дэлхийн банкны цахим хоршоо төслийн хүрээнд бэлтгэж байгаа Монгол малчны шин замл подкастын ээлж дугаар эхэлж байна. Нүүбийн хүнсэд аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын техникийн зөвлөх доктор Сүхбаатарын Жигжид Хүрв ирсэн байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Энэ подкастт урьсанд баярлалаа. Уул уурхайн бус мараа бүтээгдэхүүний экспортын асуудлыг хөндөж энэ дээр бодлого тодорхойлогчд бас их анхаардаг болсон байна. Ер нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд зах зээлийн бас эрэлт зах зээлийн судалгаанд гарсан байна л да. Нэг ийм эрен үе ирчлээ. Тэгэхээр ер нь дэлхийн хэрэглэгчид, олон улсын хэрэглэгч нар ер нь юу хүсэж байгаа юм? Манай органикийг хүсэж байгаа мó? Манай бэлчээрийн мал аж ахуйг хүсэж байна уу? Бидэнд ямар зах зээл байна вэ? За монголчуудад бол ялангуяа уул уурхайн бус мал экспортын тухайд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломж үнэхээр юм бий. Яг тэгэхээр бид өнөөдөр 3.5 саяулаа. Бид өнөөдөр 60 сая малтай. Төлөө оруулаад ирэх юм бол 70-80 сая малтай. Тэгэхээр бидний хотоодны багтаамж үндсэндээ нэг жилийн хэрэглээ. За махаар илэрхийлэх юм бол нэг 10-12 сая малын хотоодонд багтаамжтай шүү дээ. Тийм учраас бид нар байгалийн нөөцийн доктортой менежмент, бэлчээрийн доктортой менежмент, тэгээд жил болгон эрсдэл учруулж байгаа ган зуудын эрсдэл гэх мэтчлэнгийн ингээд ур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай аливаа хямрал бэрхшээлийг даван туулахын тулд эдийн засгийн эргэлтэнд малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зохистой гэж ярьсаар байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зохистой байна гэдэг маань тэр гадаад зах зээл чинь тодорхой юм хүсэж байна. Өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн байдлаар зов зүдрээгүй малын эрүүл чанартай мах, сүү, ноос, ноолуур, арьс шир үндсэндээ яг л энэ бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлээс гарах бүтээгдэхүүнийг тэд нар хүсэж байна. Тэгэхээр уур амьсгалд ухаалгаар мал аж ахуйн үйлдвэрлэлийг хариуцлагатай эрхлэх юм бол бид үүндээ гадаад зах зээл дээр тодорхой бүтээгдэхүүнүүдэд нийлүүлэх боломж байна. Өөрөөр хэлбэл энэ уур амьсгалын бэлчээрийн мал аж ахуй дэх энэ хамаарлыг бууруулах тийм ээ. Мал аж ахуй эрхэлдэг манай өгсчүүл за нүүдэлчд мэчин жилийн зуднаас л их айдаг байсан. Тэгэхээр бодох нь 12 жилд нэг удаа ч юм уу бас нэг зуд зурхны эрсдэл байсан байна тий. Одоо бол ер нь тэр гих тэмдэггүй болсон шүү дээ. Уур амьсгал яаж ч иргэдэг болсон. Тэгэхээр дэлхийн нийтийн өмнө яг энэ уур амьсгалын өөрчлөлт яаж тулгамдж байна вэ? Эдийн засагт яаж нөлөөлж байна? За 1990-ад оны ихэр гэдэг байхгүй юу? Одоо 92 онд бол ерөнхийдөө нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцэд тухайн үедээ нэгдсэн үндэсний байгууллагын бүх гишүүн орнууд буюу дэлхийн бүхэл гишүүн орнууд нэгдсэн. Энэ конвенцоор юу гэж нэгдсэн бэ гэхээр хүн төрөлхтний энэ байгаа ертөнц дэлхийгээ ирээдүйн уруудамда энэ чигээр нь экосистемтэй энэ байгаль орчныг яг л энэ онгон нагшнаар нь гэхэд арай юу юм бэ тийм үү? Тодорхой хэмжээгээр уруудамда өвлүүлжүүлэхийн тулд бид хамтрах хэрэгтэй байна. Уур амьсгалын өөрчлөлт гэдгийг бид нэр сааруулах ёстой байна. Энийг зогсоох ёстой байна. Тодорхой хэмжээний уур амьсгалын өөрчлөлт гэдэг маань байгалийн жамаараа явагддаг ийм жам ёсны биш болчихжээ. Өөрөөр хэлэх юм бол хүний буруутай үйлдэлээс үүдэлтэйгээр үйлдвэржилтийн ерөн үеийг эхлүүлсэн цагаас хойш чулуун нүрсээ төлөөд эрчим хүч, машин, техник, барилга, байгууллагын хотчлт гэл ингээл байгалыг зохистой бусаар ашиглаад байсан чинь хүний буруутай үйлдэлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт гэдгийг өдөөгч төр хүчин зүйл болж байгаа хүлэмжийн ялгарлыг асар их ялгаруулад байна. Тэгэхээр энэ ялгарлыг багасгах замаар үндсэндээ энэ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах шаардлагатай байна гэд 1992 онд конвенцэд нэгдсэн байт. Тэгээд тэгсэн ирнэ улс орнууд тодорхой хэмжээгээр дасан зохицох, даван туулах ч гэдэг юм уу арга хэмжээнүүд авч иргэжүүлээд ирсэн хэдий ч гэсэн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө тодорхой илрээд эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол газрын дороотол, бэлчээрийн дороотол, цөлжилт гэж зүгээр нэг өргөн хүрээн дээр ярьж байгаа боловч тэрнийх нь наан яригддаг асуудлууд нь гангийн давтамж нэмэгдсэн,
цөлжилт одоо хүрээгээд хэлж байна тийм үү. А дээрэс нь болохоор Монгол орны тухайд зодын эрсдэл жил болгон бараг л ингээл давтамжтайгаар ойр орхон давтамжтайгаар үзэгддэг болсон. Байгалийн аюулт үзэгдлүүдийн давтамж нэмэгдсэн. Тэгээд дээрэс нь болохоор үзүүлэх хохирлын хэмжээ нэмэгдсэн, цар хүрээнд жилээс жил нэмэгдсээр. За 12 жил тутамд мэчин жилийн эднэр гэдэг юу үндсэндээ тэр бол ойлголт одоо бол үг болжээ. За сүүлийн 10 жилд гэтэл бид үндсэндээ нэгдсэн үндэсний байгууллагын хүн сэдв аж ахуйн байгууллагаас 6 гэж хэлэхээр үндсэн зуудын хариу арга хэмжээтэй тэмцсэн буюу хариу арга хэмжээнд тусламж үзүүлэх замаар одоогоор 35 гаруй мянган малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байдаг. 2016 оноос хойш шүү дээ. Тэр 2000 оны 100, 2010 оны 100-ыг тооцлоогүй. А тэгэн гутла одоо эргүүлээд ингээ харах юм бол 2023-аас 24 оны мөсөн зууд тийм үү? Тэр төмөр зууданд Монгол улс 9.4 сая малаа алдчихжээ. Тэрийг эдийн засгийн эргэлтэнд оруулсан бол ямар ах вүлээ те. Тэгэн гутла энэ нэг 9.4 сая чинь цаана нь ингээл ярингуутл нь 2023 оны 5 сарын 19-нд Сүхбаатар аймагт маш хүчтэй шуурганаар нэгэн өдрийн дотор 590 мянган мал хорогдсон байдаг байхгүй. Ганцхан өдрийн хүчтэй шуурган. Өөрөөр хэлэх юм бол байгаль цагуурын энэ хүнд нөхцөлийг даван туулах бидний чадвах арай л одоо хүрэлцээгүй. Одоо чадах муутай хിവэрэл байна. А тэгэхээр эдийн засгийн эргэлтэнд оруулахад уур амьсгалын өөрчлөлтөнд одоо дасан зохицсон даван туулах чадвартай уур амьсгалд ухаалаг гэдэг ойлголтыг нэгдсэн үндэсний байгууллагын хүн сэдв аж ахуйн байгууллагаас одоогоос бүр 15 жилийн өмнө буюу 2010 онд дэлхийд дахинд таниулсан ч гэдэг юм зарласан байдгийг энүүгээр явахгүй болохгүй нэ. Өөрөөр хэлэх юм бол энд 3 тулгуурт ойлголт байгаамаа. Эхнийх нь ойлголт нь хэрэглэгч юу хүсэж байгаа юм. Яг тэр үндэнд зохицуулаад одоо мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг бол, газар тариалан эрхэлдэг бол, загсны аж ахуй эрхэлдэг бол, ой аж ахуй эрхэлдэг бол энэ хэрэглэгчийн хүсэж байгаа тэр эрэлтэнд нь тохируулаад үйлдвэрлэлээ оновчтой болгоо, бүтээмжээ нэмэгдүүлээ. Өнөөдөр бид 8.8 тэрбум гаруй хүн энэ ертөнцийн дээр байна. Энэ хүмүүс чинь жилээс жилд одоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа. Өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд нь тохируулахдаа хотчж байгаа, даяарч байгаа. Хэрэглээний хэв маяг бол асар өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр хэрэглээнийх нь хэв маяг нь өөрчлөгдөд байгаа энэ орчин цагийн хүмүүст яг тэр хүсэж байгаа юмыг нийлүүлээ. Энэ бол чиний нэгд уур амьсгалд ухаалаг одоо хөдөө аж ахуй эрхлэх нэгдүгээр тулгуурч. Хоёрдугаар тулгуур нь гэхээр уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатаагаар байгалийн тэр давтшгүй хүчин зүйл буюу гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдээд байна. Энийг даван туулдаг, дасан зохицох чадвартай бай. За 3 дугаар нь гэхээр уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлээд байгаа юм чинь болохоор хүлэмжийн ялгарл юм аа. Өөрөөр хэлэх юм бол байгаль дэлхийтэйгээ зохисгүй харьцсны улмаас дээрэс нь малын тоогоо тийм үү бэлчээрийнхаа даацаас хэтрүүлсний улмаас гих мэтчлэнгээр ингээд хүлэмжийн хий гэдэг имийг өдөр тутамд минут секунд тутамд ялгаруулж байгаа энэ хүлэмжийн хийг боломжийн ирээрээ багасга. А зарим нь бол бүр арилгах боломжтойг нь бүр тэр чигээр нь арилгах одоо шийдлүүдийг хэрэгжүүлээ. Ингэж бид нар уур амьсгалд ухаалгаар дасан зохицсон даван туулах чадвартай уур амьсгалын өөрчлөлтийг сааруулсан хэрэглэгч зах зээлд нийцсэн ийм мал аж ахуй үйлдвэрлэл, хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэх боломжтой юм шүү гэдэг ойлголтыг үндсэндээ нэр томьёоллыг гэж хэлж болохоор 2010 онд дэлхийд дахинд дэвшүүлээд тэгээд одоо бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тэр суурь конвенцэд нэгдсэн. За тэгээ явсараад Парисын конвенцэд нэгдсэн гэл гэрээнд нэгдсэн гэл тэгээд улс орнууд бол амлалтаа өгж ин бид нар уур амьсгалын өөрчлөлтийг чадлынхаа ирээр бууруулнаа тэхийн тулд ингэнэ тэгнэ гэл бахан амлалтуудаа үндэсний хэмжээнд гаргаж ирж байгаа. Энэ амлалтнуудтай үндсэндээ хөдөө аж ахуй үйлдвэрлэл дээр уур амьсгалд ухаалаг гэдэг энэ шийдлүүдийг зааж өгөх буюу яг энийг хэрэгжүүлнэ гэд амлалтуудаа өгөө явж байгаа дэлхийн асар олон орнууд бий. Тэр нь эргээд нөгөө хэрэглэгчийг цаана бодоод байна шүү дээ. Ягаад тэгэхээр Монгол улсын тухайд гэл аваад үсэх юм бол тийм ээ нийт одоо хүн амын маань бараг 60%, 70%, 60 гаруй хувь нь хоц өрн газар амьдарч байна.
тэгээд энэ даяаршсан одоо ардчилсан энэ тогтолцоонд ороод ч гэдэг юм уу. Энэ тэнүүгээр дэлхийн ста янз янзын улс орнуудаар яваад ста галуу шухуун ямах идэж үзээд гэх юм уу та тий хэрэглээний хэв маяг нь өөрчлөгдөд байгаа байхгүй. Тэгэхээр залуу хэрэглээний хэв маяг нь өөрчлөгдөд байгаа хэрэглэгчийн хүсэж байгаа юм нь юу байгаа юм тэрэнд нь л тэр малаж буй хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс дэвцүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгжээж өөрсдөө ашиг орлого сайтай. Тэгээ хэрэглэгчийн одоо хүснийг өгөхөөрөө боломжийн орлого олно л гэсэн утгатай юм явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт бол одоо хүссэн үсээгүй энэ малыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулахыг одоо цаанаасаа шахаж түлхэж байна л. Одоо энэ дээр нь бол бодлого зохицуулалт хэрэгтэй болсон байна те. За 25 сая малтай байхад бас манай улсын нутаг бэлчээр бол хэвийн гэж байгаа штэ. Гэтэл бол 80 хүрж исэн. 18-аас 20 сая тоо толгой мал манай хэрэгцээнд одоо бүрэн болоод штэ жилдээ. За гэтэл үлдсэн тэр малын тоо толгойг бууруулах гэдэг юм уу? Тэр үлдсэн тоо толгоогоос одоо яаж ашиг хүртэх вэ? Экспортод гаргах асуудал яригдах гэдэг штэ, тийм ээ. Гадны зах зээл бидэнд хэр нээлттэй байна вэ? Ямар шалгуур тавьж байна? Нээлттэй гэж харагдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр үйлдвэрчсэн мал аж ахуйгаас үндсэндээ бүр мөсөн биш гэхэд тодорхой хэмжээгээр татгалзах хандлага дэлхийд дахинд бас явагдаад байна шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол нэг мал гэдэг нэг амьтныг нэг ерөөсөл сүү гаргаж идэг тий яг тэрний хүсэж байгаа амийг үйлдвэрлэж идэг үхэр гэхтэл нэг гахаа шиг ч гэдэг юм уу тиймэрхүү болгож ингээд генетикийн хувьд нь ч өөрчилж ийн арчилгаа малгай тижээлэг бүх юмар нь ингээд малыг мал биш болгож байгаа ийм нөхцөл байдлууд хүртэл үүсгээд байна шүү дээ. Тэгэхээр бид нар үндсэндээ бас анхааруулжтай анзааруулжтай юм гэхээр 25 сая малтай байсан гэж айгүй их ярьдаг байхгүй. 25 сая малтай байсан одоо хонь толгой шилжүүлснээр тодорхой хэмжээний 86 сая хонь толгойг өвлжүүлэх ч гэдэг юм онд оруулах нутаг бэлчээртэй гэж яриад идэв. Яг үндсэндээ энэ дээр бол анзааруулжтай анхааруулжтай юмнууд байдаг байхгүй. Монгол улсын статистикийн тоо баримтаар 1912 онд Монгол улс нөгөө манжийн дарлаас гарсны дараагаар гэж хэлж болно л доо. 600-аад мянган хүнтэй статистик тоо өгсөн чи 12 сая малтай байжээ. За тэгэхээр дотоодын хэрэгцээ бол хангалттай юм. Гэтэл нөгөө энэ нутаг дэвсгэр чинь өшөө өргөн уудан байжээ. Дашторжийн нацагдоржийн миний нутаг дээр хинти ханга соёоны гэл тэм өргөн уудан нутгаа бол маш өргөн энэ одоо байгаа сая 500 км автгаа зөрүүлж газар нутгаас өшөө өргөн уудан байсан гэдгийг бол маш тодорхой тэр шүлгнээс хүртэл харагдаж байгаа шүү дээ. Тэгэхэд бидний газар нутаг бол тодорхой хэмжээгээр хумигдсан. За нэг юм байна. Дээрэс нь болохоор өнөөдөр бид нар 3.4 сая мал хүн амтай юм байна. 3.5 сая хүн амтай болсон. Дээрэс нь болохоор бид нар хот суурин газар тийм үү хот суурин газар нийт хүн амынх нь хичнээн сууршиж байна. За 60 гаруй. Зам дид бүтэц хэд одоо хөгжлийн тийм үү хөгжлийн уул уурхай зам дид бүтэц гээд ингээд тодорхой хэмжээгээр бэлчээр нутагч маань хумигдсан байна тийм үү. Хумигдсан энэ дээр бид нар дээр үеийн тэр одоо өмнөх социализмын үеийн ч гэдэг юм уу тоогоор 110 саяга бэлчээрийн газар нутагтай 1.7 сая хадлагын бэлчээртэй гэдэг ярьдаг цаг өнгөрсөө биш болсон шүү дээ. Тэр тийм боломжгүй. Бид нарыг одоо бүр бага жоохон хүүхэд байхыгээ санахад барьцааны сангийн аж ахуй ам болгоноос бид нар хадлаа авдаг сургуулийн хүүхдүүд тэнд бухалд гардаг ийм л байсан. Одоо манай барьцаан тийм хадлага газар байхгүй шүү дээ. Тэгэхээр хадлагын талбай хүртэл байхгүй болчиход байхад чинь 1.7 саяга хадлагын талбайтай зуншлаг гайгүй бол 1.3 сая тонн хадлаа авдаг жоохон гандуу байх юм бол 1.1 сая тонн хадлаа авдаг гэдгээр ярьдаг. Энийг бол өөрчлөх хэрэгтэй байгаа. Үнэндээ өөрчлөх хэрэгтэй байгаа. Өөрчлөх хэрэгтэй гэдэг хүрээн дээр нь үндсэндээ бид нар байгаа бэлчээр тижээдийнхаа нөөцөнд тохируулаад мал аж ахуйн үйлдвэрлэлээ яалтчгүй одоо эрхлэх хэрэгтэй байна. Эрхлэх хэрэгтэй гэдэг маань малын тавлаг байдлыг бүрэн дүүрэн хангаж
ямар нэгэн байдлаар өсгөхгүй, цангаахгүй, өвдөөхгүй, зовоохгүй, айлгахгүй, тамлахгүйгээр мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэх хэрэгтэй байна. Гэтэл бид нар нэгэн жилийн одоо нэг өвөл тийм үү 9.4 сая малаа хорогдуулчаад тэр чинь өссөөд даарад бээрээд өвдөөд дээрэс нь эхний одоо 23 оны 11 сарын 3-ны өдрийн шуурганд л нэлэнхүүдээ уруудаал одоо зөөмгсд бол алга болсон байдаг шүү дээ. 4 сар 5 сар бид нэр тусламж үзүүлжэл дараа нөгөө монитор хийгээд явж байгаад хайгаал исэн нөгөө хэд маань тэр мал чинь тэ аль хизээний хорогдох нь хорогдоод ерөнхийдөө бол айгаад тарчлаад зовоод хорогдсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр маш хариуцлагатайгаар мал аж ахуйг эрхлэх хэрэгтэй байна. Тэр мал өнөөдөр тэр одоо газар нутгийн хувьд, шим тэжээлийн хувьд, өсөлт хангамжийн хувьд хангалтгүй байгаа юм чинь боломжийн хэрэгээр чанартай сайн тэжээлэр дулаан байранд тижээж онд оруулна. Тэгэхээр дулаан байранд тижээж онд оруулна сайхан одоо сайн тижээлтэй байна гэхээр л эрчимч гэж энэ мал аж ахуйн үйлдвэрлэл гэдээ яриаддаг байхгүй нэг гадаад юм. Үгүй шүү дээ. Тэр яагаад тэр Монгол мал тийм үү намрынхаа тарганы 25-30% барж онд ордог юмаа гэл манай эрдэмтэд нэлээд одоо олон жилийн өмнө бол хийсэн судалгаа байдаг. А заавал ягаад тэрийг турах ёстой юм? Заавал ягаад тэр тарах хүчийг алдагдуулах ёстой юм? Заавал ягаад хавар тийм үү жилбгүй малыг төлөвлүүлэх учиртай. Сайн тижих юм бол илүү одоо өсгөлөөн төлөө авна. Тэгээд тэр хэрэгээрээ магадгүй намарна, магадгүй дараа одоо 18 сар дотор нь эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой байгаа. Гэхдээ эдийн засгийн эргэлт гэхээр бид нар зөвхөн махны тухай яриад байгаа байхгүй. Эдийн засгийн эргэлт гэдэг дотор чинь үндсэндээ мах ярингууд л арьс нь хийгээ яах юм. Цусын яах юм. Дайвар бүтээгдэхүүнийг яах юм. Бүгдөрөнгийн боловсруулах ядаж анхаарчны боловсруулалт хийгээд гадаад зах зээл бол хүлээж авахд бэлэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүрээн дээр урд нь явж исэн зүгээр нөгөө сургамжаасаач гэдэг юм харахад баруун бүсдээр тийм үү баян үйлдвэр махны тодорхой үйлдвэрүүд одоо нэгсэн бойны үйлдвэрүүд цаашаага зах зээлд гаргах боломжтой буюу ингээд хүлээгдэж байгаа ийм үр дүнгууд. За тэрний цаана увсын монтуа энергэл махны үйлдвэрүүд бай. Тэгэд тэд нар гаргах гэхээр саад бэрхшээл нь юу вэ гэхээр л ерөөсөө л нэг Евразийн тийм үү тэр таможны соёс одоо галийн эвсэлд нэгтчих юм бол эсвэл тэнд тодорхой хугацаанд нэгтчих юм бол биднэрт ингээд боломж гарах гээд байна гэдгийг аявуух ярьдаг гэсэн баг. Тэгээд тэр одоо тодорхой хэмжээгээр энэ жил бол биелэлээ олж байгаа гэж харж байгаа. Тэр хүрээнд нь Монгол улс маш олон төрлийн мал аж ахуйн гаралтай, хөдөө аж ахуйн гаралтай. Тэгээ Монгол улс зөвхөн мал аж ахуйн газар дээр одоо хөдөө аж ахуйн гэлтгүү олон төрлийн бүтээгдэхүүнийг тэр замаар нь гаргах боломж байгаа. Яагаад тэгэхээр тэр боломжоор бид нар үндсэндээ зөвхөн одоо Оросыг л яаж давах вэ гэдэг асуудал байсан шүү дээ. Гэтэл Казахстан, Кыргызстан, Узбекистаны одоо нэгсэндээ Төв Азийн орнуудууд цаашлаад Азербайджан, Гүрж рүү хүртэл, Беларусь руу хүртэл гаргаад тэгээд тэр хэрээр цаашаа Европ руу хүртэл гарах боломж байгаа байхгүй. Тэгээд мэдээж ойрхон орнуудын орнууд гэхдээ одоо энэ дэлхийн нөхцөл байдал дайм байлдааны асуудал юу ч болох үлээ. Ямар ч байсан бидэнд тийшээ гарах юм цонх байна. Дээрэс нь болохоор 2023-24 оны зудны дараагаар үндсэндээ малчтын зудын дараах амжиргааг сэргэн босгох төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд дэр голд суур болгож байгаа юм маань түүхэн үедээ монголчууд, түүхийн бүхий л үедээ монголчууд хониг төлөх үүсгэн үржүүлж байжээ. Нийт мал сүрэг дотор дандаа л 60%, 70% та явсан. Одоо сүүлийн жилүүдэд харьцангуйгаар одоо эдийн засгийн эргэлтэнд маш хурдан ордог учраас эргэлтэнд оруулаад ингэ яваад байна. Гэхдээ бидний гол асуудал ч гэдэг юм уу сүүлийн 30-аад жил энэ төсөл хөтөлбөр, бичээрийн менежмент, тийм үү малын эрүүл мэнд гэдэг дээр нэг гарсан алдаа дутагдал гэх юм да. Дутагдал нь үндсэндээ малынхаа үржлийн ажлыг бүрэн дүрээр орхигдуулсан. Өөрөөр хэлэх юм бол энэ нутаг бэлчээр дээр хичнээн толгой мал байна, ямар ашиг шим хүртэх вэ гэдгийг үржлийн ажлаар зохицуулна. Тэнд нь үржлийн ажлаар зохицуулахдаа эрүүл мэнд, тижээлэг, арчилгаа, маллага, экспорт одоо тэр зах зээл value chain
хүртгийн сүлжээг ингээд бүгдөө ингэ бацдаг. Энэ нэг тогтолцооных нь юмыг орхигдуулаад хариуцлагатай мал аж ахуй гэдэг юм чинь үгүй хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо үндсэн утгаар нь ажилд оруулвал нутгийн иргэдэд түшгэлсэн үржлийн хөтөлбөрөөр өөрөөр хэлэх юм бол маш нийтлэгээр харсан нэг юм гэхээр хүмүүс малчид маань хин нэгэн хизээ нэгэн цагт намайг ирээд ингээд залаа чиглүүлээд явах хаа гэсэн хандлага асар өндөр байдаг байхгүй. Бид нэр одоо сүүлийн 10 гаруй одоо жилийн судалгаагаар одоо байгалийн цаг үеийн хүндрэлтэй тулгамдсны дараагаар хийдэг судалгаагаар гараад ирэхээр тэгэхээр малчид хин нэгэн хизээ нэгэн цагт чиглүүлэх гэхээсээ илүү хамтдаа нийлээд нутгийн иргэдийн оролцоотойгоор хариуцлагатайгаар энэ нутаг бэлчээр дээр ямар төрлийн малыг ямар хэмжээний ашиг шимт хүргэхийн тэгээд яаж эдийн засгийн эргэлтэнд оруулахын хаан зах зээлд байх вэ гэдэг рүү чиглүүлэхтэй холбоотой ийм нэг нутгийн иргэдэд одоо түшгэлсэн үржлийн хөтөлбөр гэдэг нэг ийм суурийг тавиа явж байгаа юм. Тэгээ энэ суурийг тавьж байгаагийн хүрээнд дээрээ дэлхийн хуурай бүс нутгийн мал аж ахуйн хүрээлэн эрдэм шинжилгээний төвийн 2 экспертийг тэр одоо community based breeding гэдгийг дэлхийд түгээн дэлгэрүүлж өнөөдөр дэлхийн Аз нухан 7 орнууд, Африкийн орнууд, Латин Америкийн орнууд гэд 25 орнд 2007 оноос хойш босоо суугаад унаад ингээд засаа залруулсаар хагаад амжилттай хэрэгжүүлж байгаа 2 экспертийг авахад та нар заавалчгүй тарган тийм үү мах өөхн халгалсан одоо тийм зах зээл хайгаад байгаа юм байна. Үгүй хэрэглэгч зах зээл чинь туранхай махыг ч гэсэн авдیں шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол ойрхот орнуудаас илүү зүүн одоо өмнөд Азийн орнуудад ямааны чин махыг авнаа. Тийм үү? Тэгээ ямааны мах заавалжгүй мах ингээд гадна талаар нь битүү өөхтэй ч юм уу эсвэл мах өөх нь алгалсан байх шаардлагатай биш ээ. Тэгээ тийм зах зээл тэнд байж гин гэдэг гэж. Дээрэс нь болохоор бидний зах зээлийн боломжн дээр гайлын мэдээнээс харж байхад Японы зах зээл рүү адууны мах экспортлдог тийм үү? Адууны мах экспортлж байгаа. За тэгээд тэрийг бол хүмүүс янз янзаар шүүмжилдэг л дээ. Нохоо муурны мах болгож гин нэ тэр зах зээл хэрэглэгч тэрийг хүсэж гин баг нөгөө хүүхдээсээ илүү эрхлүүлж байгаа мал амтнда одоо шимт хичээлтэй хоол хүнсээр хангах тийм хэрэглээнд зориулгаад авж байгаа бол бас авж байгаа бол сайн л эзтэй гэдэг. Зах зээл шүү дээ. Тийм тэр чинь бол зах зээл ихгүй тийм. Зах зээл гэдэг утгаар нь харах юм бол дээрэс нь нөгөө төрөний хэлдэг хэрэглэгч хариуцлагатайгаар тийм үү юм хүсээд байна гэж байна. Тэгээд хэрэглэгч юм хүсэж байхад малчид өөрсдөө маш хариуцлагатай дуу хоолойтой байгаа юм байхгүй. Бид зүгээр л нэг гулууз махаа зах зээлд борлуулах биш. Миний малын арьс ширийг, миний малын ноосыг, ноолуурыг за ноолуур бол мэдээж өөр бүтээгдэхүүн, өөр одоо стажинхэн экспортын баримжаатай мал аж ахуй үйлдвэрлэлийн одоо гол бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэн гутлаа ноос дайвар бүтээгдэхүүн одоо дотор цул эргэтэн дээрэс нь одоо юу гэдэм бэ цус тийм үү. Энэ дайвруудыг бид нар эдийн засгийн эргэлтэнд тэр хэрэглэгч хүсэж байгаа юмд нь оруулах, нийлүүлэх боломжууд байгаа юм. Мэдээч энэний цаана бол яалтчгүй малын эрүүл мэндийн асуудал гарч ирдэг. Тэгээ малын эрүүл мэндийн асуудал гарч ирэхээр үндсэндээ вакцинжуулалтын асуудал гарч ирнэ, дархлаажуулалтын асуудал гарч ирнэ, төсвийн асуудал гарч ирнэ. Явсаар байгаа цааталт нь малчин чи өөр хариуцлагатай вэ гэдэг юмыг л дандаа хэлээд байгаа байхгүй юу? Тийм байна. Одоо энэ бүхний зангилаа эргээд одоо ирэхээр малчин дээр хариуцлага болж ирээд байна шүү дээ. За тэр ч утгаараа юм уу хариуцлагатай нүүдэлчин за өдөө аж ахуйн зохистой дадлал гээд одоо ийм стандартууд дагах ёстой одоо зөв дадлуудыг одоо нэвтрүүлэх гээд хичээцгээж байна. Тийм ээ. За энийг л одоо яаж нэвтрүүлэх вэ? Энийг нэвтрүүлэхэд одоо манайхан нэг үе бодоход бас агц дэвшил шатахиж чадсан уу? Ямар ч үс стандарттай болсон. Энэ бол нэг дэвшил. Нөгөө чихнээс нь хонх уйн гэдэг шиг үндсэндээ манад тэр малчтыг тасралтгүй сургаж идэг, чихэнд нь хонх уйж идэг, нэгтгэдэг, нийлүүлдэг, сайн удирдагч, сайн тим тогтолцоо хэрэгтэй байгаа байхгүй. За 90-ад оны үед хөдөө орон нутагт малчтын маань насны ангиллаар залуучууд давмгааж идсэн бол өнөөдөр насчжээ.
залуучууд нь одоо хоцойрон барааджээ. Гадагшаа гараа явжээ. За хэдэн адуундаа хайртай залуучууд л эргэн тойронд нэг хэдэн малтайгаа ингээ үлдсэн байна. За хөгш насжилтын хувьд л ийм явж байгаа учраас залгамж халагийн одоо бэлтгэхтэй холбоотойгоор залуу малчдын сургалтын тогтолцоог бэхжүүлэх төсөл хэрэгжүүлсэн. Тэгээ тэр төслийн хүрээнд дээр үндсэндээ чадамжийн 9 нэгжтэй сургалтын хөтөлбөрийг бид боловсруулсан. Тухайн үедээ бол залуу 74 малчин хүүсээ харилцааг нь бас тэнцүү минцүүгээд юмнуудаас гендрийн асуудал яригдгаар чинь. Тэгээд яг тэрүүгээр нь ингээд 74 залуугийн эрэлтэнд нь та нар яг юу хүсэж байна? Уламжлалт мал аж ахуй дээр юу хүсэж байна? Хариулга маллаган дээр нь юу хүсэж байна? Үржил селекц дээр нь юу хүсэж байна? Тижээллэг арчилгаа маллаган дээр юу хүсэж байна? Тэ бүтээгдэхүүн, зах зээл, маркетинг, агшны үйлдвэрлэл боловсруулалтанд юу хүсэж байна гэдэг хүсэлтэн дээр нийлүүлээд одоо үндэслээд эрэлтийн тодорхойлоод хэрэгцээг нь тодорхойлоод 9 чадамжийн нэгжтэй сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Тэгээд сургалтын хөтөлбөрийн дагуу тодорхой хэмжээний сургалтууд ингээд жохон ингээд тэр төслийн үрээнд л явагдаж байгаа шүү дээ. Харин нэг олзуурах ууштай юм нь энэ сая 26 оны эхэнд Хүнсгэдэн аж ахуйн хөнгөлөлтийн яамны сайдын тушаал гаргаад бүх төсөл хөтөлбөрүүд энэ сургалтын 9 чадамжийн нэгж бүхий хөтөлбөрөөр малчтын сургалтыг хийнэ. Ингэж бас бид малчтынхаа залуу халааг бэлтгэнэ гэд. Энэ нэг талтай. Нөгөө талд нь юу гараад ир чинь цаашаалтай юм боловч нөгөө талд нь хэн сурах вэ? Үндсэндээ сургалтын тэр малчтын тасралтгүй сургалтыг явуулж идэг зайнийч бай, юунийч бай сургалтуудыг явуулдаг ийм тогтолцоог яалтчгүй экстеншны тогтолцоо гэдэг юм манад орхигдоод байдаг, өгүүлэгдээд байдаг. Энийг л бий болгох шаардлагатай байна. Гэхдээ ямар ч байсан ахиц дэвшлүүд бол байгаа. Хамтрах хорш нэгд нийл гэдэг л гол зарчим. Тэгжээж л хариуцлагатай байх. Тэр хариуцлагатай стандартыг жинхэнэ утгаар нь одоо хэрэгжүүлэх үндэс нь болно. Тэрийг ядж хахад баталгаажуулах тогтолцоо нь хүртэл ойлгомжтой болох байхгүй юу гэж харддаг. Зүгээр нэмэт хэлчихв. Малчтын хамгийн одоо зуны нэг хэцүү ажил бол хоньны ноос хэргэх байхгүй юу? Нартаад хэргэн, дээрэс нь гар хайчаар хэргэн. Ядж хахад тэр үед нь Монгол хэдийгээр нөгөө борооны улирал гэж байхгүй ч гэсэн бороо ордог. Тэгжидэл нөгөө хоньныхоо ноосыг хатаана тий би дээрх ноосыг хаттал нь хүлээгээд дараа нь дахиад нэг хэрэгжидэл бороо ордог ч юм уу нэг иймэрхүү одоо хэдгээр зуунд ч амьдраад байгаа иймэрхүү байдлаар яваад явсаар л байгаа л да. Тэгэхээр энийг хөнгөвчлөх цахилгаанаар хяргах арга технологиг тэр Share Mongolia дахиж нээж өгсөн. Өөрөөр хэлэх юм бол хоньны ноосоор богино хугацаанд хэргаад бордоо хийж болж байна. Органик бордоо. Органик бордоог тэр байтугай Германы зах зээл дээр хүртэл гаргаж байна тийм үү? Монгол залуучуудыг ажлын байраар өөрөөр хэлэх юм бол орлого олох боломжоор бас тэр нээж өгч байгаа. Үндсэндээ нэг хоньыг минут хүрэхгүй хугацаанд хэргэж байгаа шүү дээ. Мэдээж ингэхээр бид нар явуулын багуудыг бий болгоод байгаа байхгүй юу? Явуулын багыг Share Mongolia-тай хамтраад 5 одоо багжийг бүтэн техниктэй нь сургаад 25 залууг сургаад тэр дундаас нь багийг бүрдүүлээд явуулын үйлчилгээгээр малчтын хотод ингээ айлуудаараа яваад гол нь манайхны малчтын нэг юм гэхээр ямар нэг байдлаар төлбөр төлөхгүй байх юмсан л гэдэг нэг сэтгэхүй яваад идэг шүү дээ. Тэгэхээр тэрийг л өөрчлөх яалтчгүй тий ажлын бүтээмжээ юу үлээ, цаг хугацаа юу үлээ, орлого юу үлээ гэднэрийгээ бодоод нэг жоохон төлбөртэй үйлчлэгийг аваад сурчуулалтыг хэрэг болох гэдэг юм да. Дээрэс нь бид нар тэр нутгийн иргэдэд түшигсэн хоньны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 3 газрынхаа малчтыг Монгол ноостой амхиндаа бас уйж өгч байна. Өөрөөр хэлэх юм бол Монгол хоньны ноосноос ноолуурыг ялгаад 22-оос 67 номерын утас хийж байгаа Монголд тэр гайхамшигтай бас үйлдвэрлэл явагдаж шүү дээ. Тэгэхээр Монгол хоньны ноосыг бол үнэхээр эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж байна. Дээрэс нь бордоо болгож хүртэл болж гин өтөг бууц нь юу илээ тийм үү? Одоо Орос жишээлбэл азотын бордоогоо төр экспортлохыг хориглолоо гэж 20 гарсан байна гэхэд чинь бид нар үндсэндээ органик шин бордоо буюу малынхаа өтөг бууцаар тариалангийнхаа талбайг бас бордох боломж байгаа шүү дээ. Тэнд жоохон боловсруулалтууд л хийх хэрэгтэй байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл эрдэмтдийн оролцоо асар их байгаа. Дээрэс нь хамтын
гэдэг юм л асар их хэрэгцээтэй байгаа. За их баярлалаа. За Монгол малчны шин замнал подкастын ээлж дугаарт Нэгдсэн үндэсний байгууллагын хүнсэтэй аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын техникийн зөвлөх доктор Сүхбаатарын Жигжид хүрв оролцлоо.